Нэгдүгээр энэ бол тогтолцооны реформ бол биш. Энэ бол сонгуулийн тогтолцооны реформ. Тэгэхээр энийг бас ялгаж зааглаж ойлгохгүй бол тогтолцоогоо хүндсэн юм бол энэ ч байхгүй, гагцгүй сонгуулийн тогтолцоог л өөрчилж байгаа. Тэгэхээр энэ олон реформуудын одоо нэг том бүрэлдэхүүн хэсэг бол энэ мөн гэж одоо бид нар ойлголтоо зэгцэлчих зүйтэй байх. За хоёрдугаар цаашдаа энэ маань яг ямар реформын суурь болох вэ гэдэг асуудал. За энэ бол хууль тогтоох чадварт бол нэлээд тийм том хэмжээний өөрчлөлт бол гарна. Нэг үгээр хэлбэл парламентын соёл өөрөө мэтгэлцээний ийм соёл руу орно гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо хууль батлах дэгийн тухай хуульд бол нэлээд тийм том хэмжээний өөрчлөлтийг бол авчирна. За илүү одоо урт хугацаатаагаар мэтгэлцдэг байх. Одоо Английн парламенттай маш төстэй, Германы парламенттай маш төстэй болох юм одоо сонгодог загвар руугаа орох юм том алхам болно гэж одоо ойлгож болно. За мэдээж энэ реформ хийгдснээр одоо эдийн засгийн ийм тогтвортой томоохон бодлогууд илүү одоо уйлдана гэсэн үг. Илүү уйлдаж явна гэсэн үг. Тэгэхээр одоо бодлого бол нэлээд тийм тогтвортой явна. Бодлого бол нэлээд тогтвортой явна. Одоо заримдаа мэдээж одоо давуу болон сул тал аль талдаа ч гэсэн ер нь ихэнх тохиолдолд сонгуулийн үр дүнгээр хамтарсан засгийн газрууд байгуулагдах магадлал маш өндөр болно гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө бодлогын тогтвортой байдал буюу бодлогын залгамж чанарыг одоо илүү тогтвортой болгох юм одоо давуу тал үүснэ. Давуу тал үүснэ. За мэдээж сул талууд бол бас байна. Сул талуудын хувьд бол засаглалын бас тогтворгүй байдал үүсэх тохиолдол бас гардаг. Одоо энэ бол жишээлбэл аль болохоор олон намын ийм төлөөлөл хангагдсан ийм одоо парламент үүснэ гэсэн үг. За мэтгэлцэн бас нэлээд одоо урт хугацаанд сунжрах ийм одоо магадлал бол бас бий болно. За гэхдээ энэ маань өөрөө хурдан шийдвэр гаргаснаас олноороо одоо хилцэн шүүн тунгаахт бол илүү их тийм даваа байдлыг бол авчрах юм одоо магадaltaй. За төлөвшлийн хувьд бол хамаагүй өөр ийм одоо төвшөнд бол очино. Тойрог болон одоо сегментийн төлөөлөл бол өөрөө хангагдана. Тэгэхээр манай улсад байгаа одоо асуудал бол иргэд саналаа өгч байгаа. За саналаа өгч байгаа бол миний амьдралын чанарт өөрчлөлт гаргаасаа л гэдэг саналыг өгч байгаа. Тэдэнд бол одоо бид нар энэ ч маргалдаад авах бол нэг тийм одоо чухал асуудал биш. Асуудлаа шийдээд том асуудлуудаа шийдээд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг тэлээсээ амьдралын чанар өөрчлөгдөөсөө гарт шийдлүүдээ гаргаасаа л гэж бодож байгаа. Тэгэхээр гарт шийдэл гарахт бол энэ тогтолцооны өөрчлөлт рүү орно гэдэг бол өөрөө маш том дэвшлийг авчирна. Том төслүүдийн гацах заман одоо томоохон энэ бодлогын өөрчлөлтүүд илүү төвлөрөх гээд олон асуудал дээр цааш реформууд бол хийгднэ.